Ард түмний өмчлүүлсэн баялаг уул усаа хамгаалагч инхүү сэтгэл тэднийг инхүү нэгтгэж байна гэж харагдлаа. Товчхондоо ноён улаан аврахын тулд өгсөн ч сэгсэн ч хамаагүй өсвөлэн зарлаж байгаа эдгээр хүмүүс саарл ордомж суугчдын нүдэнд огт торхгүй байна. Торсон ч тоож харахыг тэд хүсэхгүй байна. Улсын хурлын гишүүдэд албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж байгаа бол жирийн иргэд бидний нүдэнд өвлийн хүүтэнд хугацаагүй өсвөлэн зарлаад хэвтэж байгаа Монголын ээж аваадаг хараад сэтгэл өвдөж байна. Өнгөрсөн хугацаанд улс төрчдийн дунд хий дэмий хэрүүлийн айлан болсон ноён улаг ухах хэсэх асуудал өнөөдөр хэрэн сайнаар шийдэгдэхгүй байгаа нь гадны гар хөл болсон улс төрчдийн найруулсан хор гэж экс гишүүн сайхан самбуу хэллээ. Харин тэр хорыг ноён улаан аврахаар амт тэмцэж байгаа эдгээр өсвөлэн зарлаж суулт хийж байгаа хөдөлгөөнүүд өөрчлөх эсэх найдвар хонглын үзүрт гэрэл тусж байгаа шиг сүмэж байна. Өсвөлэн зарлагчдад маргаашнаас хүч нэмж 10 гаруй хүн хамтдаа өсгөр шийдсэн байна. Ер нь өсөж тэмцэхэд бэлэн гисэн 380 орчим хүний гарын үсэгтэй зурсан цаас тэдэнд байна. Энэ хизээ бид нарыг энэ ноён уулыг гуулахгүй урт нэртэй уулыг хилцэхгүй гэсэн шийдвэр гарна тэр цагтл боно. Өнөөдөр манайхны биеийн байдал бол гайгүй байна. Ганц нэг даралтан жоох ихсэн барьсан тийм улсууд байна. Одоо 2 дахь үзэх гэдэг нэг хүмүүс ирж байна. Дээрээс нэмээд манай энд 9 хүн байгаа. Сая 14 хүн Чингэлтэй дөрөв рүү бичгээ аваа явлаа. Эмчний үсэг тамаргах тахад ингээд нийтдээ маргаашнаас дахиад нэмэгдээд явна да хоёр нь бол. Би бол одоо Монгол улс аюулгүй байдлын төлөө зүтгээд бэлтгэл өвчрүүдийн холбоо байт. Тэндээс тэгээ гал үндэстэй холбооны яг гишүүнэлтэй тэгээд бидэд бол одоо ингээд нэгтгэж бас нэмэгдэж өсгсөн зарлаад энэ босоогийнхантай нэгдэх гэсэн тийм зорилготой байгаа. Биеийн байдал нь ямар байна да таны тэгээд усууж байгаа үстэй? Зүгэн балтай ус бол ууж байгаа. Тэгээд биеийн байдал бол дажгүй. Сэтгэлд гал байхад зууханд гал олдсон шүү дээ минийхөө. Тэ. Би бол эдгээр шиг газар ухаж амьдрах газар заяатай хүн биш. Би тэнгэр заяатай хөх толботой монгол хүн. Тийм учраас их чинь ерөөс сэтгэл санаач тайван байна. Өнөөдөр тэдэн дээр урт нэртэй хуулийг анх санаачилсан экс гишүүн сайхан самбуу ирж уулзаад өөрийн санаачилсан хуулийг хамгаалахын төлөө сэтгэл санаагаараа дэмжиж нэгдэн гэдгээ мэдгдсэн. 2009 онд улсын хурлын нэр бүхийг 7 гишүүн урт нэртэй хуулийг санаачлах өргөн барьсан хамгийн анхны санаачлагч нь уг нь экс гишүүн сайхан самбуу байсан. Түүн дээр улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ мөнх очир тэргүүтэн нийт 7 гишүүн гол мөрний урсац бүрэлдэх их усны сан бүхий газрын хамгаалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай заалтыг хуулиар баталгаажуулсан гавьяатай. Уртын орд яг ийм голтой устай ойтой байгалийн бүх үзэсгэлэн цогцолсон газар. Гэтэл саарл ордон суугсад эдийн засгийн аварна гэх шалтгаан урт нэртэй хуулийг ашигт малтмалын хуультай нь өөрчилж байгаад ноён улиг ухаж сэндээчин алтыг нь авах гээд байгаа. Мөнгө улаан нүд цагаан болчихсон Монголын төр баталсан хуулиа эргэж няцаагаад зөвхөн алт ухахын төлөө л улаарч байна гэж экс гишүүн сайхан самбуу санууллаа. Ер нь бол миний санаж байгаагаар анх энэ урт нэртэй хуулийг өргөн барьсан санаачилсан улсын хурлын гишүүдийн нэг нь бол та гэж би санаад байгаа. Ерөнхийдөө тухайн үед бол энэ хуулийг өргөн барихад яг энэ тодорхой маш тодорхой заалтууд орж өгсөн шүү дээ. Тэгэхээр өнөөдөр Монголын төр ганцхан ордыг ашиглахын тулд энэ бүхэлдээ урт нэртэй хуулийг одоо зөрчиж байгаа ийм үйлдэл болж байна гэж харж байгаа юм л да. Та ер нь энэ болж байгаа процесс юу гэж харж байна? Энийг 2009 онд улсын хурлын 7 гишүүн өргөн барьсан. Тэгээс гол зорилго нь юу гэвэл ерөөсөө уултаа, устай, модтой газар ийм шороо алт олборлохыг болио гэсэн ганцхан гол зорилго тавьсан шүү дээ. Ирээдүйд яг энэ гацуутай орд руу ингэж орно гэдгийг бид тэр үед мэдээд энэ хуулийг хийсэн байхгүй. Тэгээ одоо өөрчлөлт барьна гэдэг энэ гадны нэг гар хөл болцсон нэг хэдэн гишүүд байт юм аа энэ хууль дотор. Оюутлогыг яг ингэсээр хагаад ерөөсөө Монголын ард түмэнд юу ч хөө болгоод ингээ аль тавиад тооцсон гэж байна. Одоо энэ бол яг араас нь ороход яг бэлэн болсон. Би тэгээд нөгөө хууль санаач тэр үед бас багаахан эсэргүүцтэй тулж тэгээд бид нар энийг чи өргөн барьсан болохоор би бас энэ телевизээр хараад энийг чинь зүгээр суучдаггүй. Ирээл өөрийнхөө санаач суулж би одоо дэмжиж явж байгаа царай нэг л дээ. Уг нь урт нэртэй хуулийг няцаахгүйгээр хэрэгжүүлж чадвал Монголын газар шороо уул усаа хамгаалж үлднэ гэсэн итгэл найдвараар энэ хуулийг батлуулсан. Түүнээс биш ганц гайгүй хууль баталчаад түүнийгээ төр засаг нь зөрчиж булхайцах нь иргэдийн итгэлийг мөхөөж байна. Хуулиа хамгаалахаар тэмцэх зоригтой ганц нэг улс төрчдийг нь энэ мэт ордноос хөөж гаргаад сонгуул болохоор нэр дэвших эрхийг нь булаачдаг олигарх намуудад эрх сонгуулаар итгэхгүй байх хэрэгтэй. Сайхан самбуу 2016 онд нэр дэвшсэн ч нам сонгохгүй гэдгээ мэдгдлээ. Ирэх жилийн сонгуулийг манай ард түмэн зүгээр одоо нэг тийм хүний амлалт нэг 5-10 төгрөг харж ингэж өгөх юм бол энэ байдал одоо 24 жил үргэлжилж байгаа байхгүй. Дахиад цаашаа явна. Дахиад 4 жил бид нар тэгээд ийм улсууд сонгочоод энэ 1000 хараагаад хэрэг халгалтай. Харааланд автах гэсэн улсууд байхгүй.
2012 оны сонгуульд нэр дэвших эрхээ бол хасуулж исэн шүн төлөөр одоо хуульдаан өрнөсөн. За тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэр гарч лээсэн л да. За 2016 онд та бас ямар төлөвлөгөөтэй байна? Дахиад бас энэ одоо аль нэг намаас нэр дэвших ч юм уу. За ингээд дотор нь ороод тэмцэх энэ одоо бодол санаа би одоо хэрвээ ахиж нэр дэвшчихвэл би намуудаас эзэж дэвшихгүй. Би зүгээр би дааж юм уу яг ард түмний төлөөлөл болж дэвшнэ гэхээс биш ийм улсуудтай бол нэг игнэнд явахгүй юм байна. Ийхүү ноён улаан аврах хөдөлгөөнийхөө хизээ өсвөлөнгөө зогсоох хэсэг нь тодорхойгүй байна. Тэд харин эрд сэтгэлийн дэм өгөөд явсан экс гишүүн сайхан самбууд талархаж байна. Урд нэртэй хуулийн өөрчлөлт, ашигт малбарын хуулийг хамтд нь хилцэх байсан ч шударгаас эвсэл завсралга авсан тул эрх аврын чуулганаас нааш хилцэх сэмхийг түр хааж өгөх шиг боллоо. Энэ бэ соёмаа.